хос зүүнний сүлжмэлийн анхны гогцоо авч сурцгаая. За анхны гогцоо авахын тулд утас хос зүү 2 хэрэгтэй. За тэгэхээр өгчт нь сатуркаар холбоотой 2 хос зүү байна. За тэгээд сүлжмэлийн носон утас байна. За тэгэхээр носон утсаа нь оёх сүлжих гэж байгаа гогцооноос нэг 2 дахин илүү авдаг. Тэгэхээр энэ утас маань бол 45 орчим сантиметр байх тул болно гэсэн үг байна. За 45 санти орчмоор утсаа нуглаад, за нугалсан утсаа эрхийн хуруун дээрээ, богино үзүүрээ эрхийн хуруун дээрээ тохиод, урт үзүүрээ долоор хуруун дээрээ тохиод, тэгээд зүүн гарынхаа дунд хуруу, ядам хуруугаар гээд дараад барих нэ. За баруун гарталтаа хос зүүгээ давхарлаж хоорондоо зайгүйгээр бариад дээд талаас нь атгахж барина. За хуучин бид нар дэгээ зүгвэл зүү барьж байгаа юм шиг, үгүй бал барьж байгаа юм шиг ингэж барьдаг байсан бол хос зүүг бол хооронд нь нийлүүлээд анхны гогцоо авахын тулд дээрэс нь ингэж атгаж авах нэ. За баруун гарт солгой хөвгтөл эсрэгээрээ барина гэсэн үг. За баруун гартаа барьсан зүүгээ зүүн гарынхаа эрхийн хуруу долоор хуруун дээр тогсон утасны цаа талаас нь өөрлөгөө чиглэсэн байдлаар нар зов эргүүлэхлээр юм гогцоо үүснэ. За энэ гогцоогоо эрхийн хуруугаараа дарж өгөөд доош нь татхлаар долоор хуруугаа эрхийн хуруунд манд зүүн гарын эрхийн хуруунд юм гогцоо үүсэж байгаа харагдчихэв. Тэгэхээр энэ гогцооны доод талаас нь зүүгээ хос зүүгээ салгалгүйгээр оруулж ирээд долоор хуруун дээр тогсон утсыг гогцоолдож татаад оруулсан газраараа гогцоон дотоороо буцаагаад гаргана. За тэгэхээр зүүнд манд 2 гогцоо үүсэж байна. Энэ 2 гогцоогоо эрхийн хуруугаар дарж өгнө. За эхний ээлжинд та нар үзүүртээ дэгээгүй зүгээр ажиллаж байгаа учраас мултарчих гад идэг. Тэгэхээр маш сайн дарж өгөх хэрэгтэй. За ингэснийхээ дараа зүүн гарынхаа эрхийн хуруунд утаснасаа эрхийн хуруугаар суглааж гаргаад доошоо үндсэн утсаа гогцоолдод татаад ингэж чангалчна. За тэгэхээр хамгийн ихний гогцоо маань биднэрт 2 гогцоо үүсэх ёстой зүүнд. За одоо энэс цаашвал дээрээс авахгүй одоо шууд доош нь зүйтэй баруун гарынхаа зүйтэй утсаа доош нь татхлаар гогцоо маань эрхийн хуруун дээр юм гогцоо үүсэж ирж байна. Энэ гогцооныхоо доод талаас зүгөө орууллаа. Долоор хуруун дээрх утсаа цаанаас нь нааш нь гогцоолдоод саяхан оруулсан нөхөрөө гогцоогоороо буцаагаад гаргана. За тэгэхээр зүүнд маань нэг гогцоо нэмэгдээд 3 гогцоо боллоо. Эрхийн хуруунд утсаа тавилаа. За ингээд чангалаад татна. За энэ үйлдэлийг давтаад хийхлээр зүүнд маань нэг нэгээр гогцоо нэмэгдэх ёстой. За энэ үйлдэлээ давтаад анхны гогцоонуудаа авъя. За ингээд 5 6 7 8 9. За ингээ ажиглаж байхад эрхийн хуруугаа мултлаад зөвхөн долоор хурууныхаа бол утсыг огт мултлахгүй. Зөвхөн эрхийн хуруугаа мултлаад доошоо утсаа татаад чангалаад ахна шүү дээ. За жигэж чангалж өгнө. За гогцоо маань 5 6 7 8 9 10 11 12 13. За ингээ 14 15 16 17 18 19 20 21 22 ингээ 25 гогцоо авъя бүгдээрээ. За ингээ 25 гогцоо зүйдээ аваад одоо богино талаараа урт талаа цангалаад өгчнө. Богино талаараа урт талаа ингээд чангалж өгөөд за энэ гогцоо бол өгших нараа уртамжчлаа бол нэг иймэрхүү унчхад болох хэвээр. За одоо ингээд 25 гогцоо авсныхаа дараа зүүнийхээс хатуурх талаас нэг зүгээ буцаагаад татна.
За ингээд татхлаар гогцоонд маань нэг зүү маань үлдэнэ. Нэг зүү нь хоосон болно. За тэгэхээр энэ 25 гогцоотой зүүгээ зүүн гарталтаа бариад. За тэгээд энэ урт талаараа сүлжих учраас богино талаа өөртөө содоо болохооргүй арагш нь ингээд давхар барьчих хэрэгтэй. За дээрээс нэг атгаж барина. За ингэж атгаж барихтаа хамгийн ихний гогцоогоо зүүнийхээ үзүүрэгч гэсэн нэг сан чиртэй богино гаргаж ирэх хэрэгтэй. Тэгвэл тэглээд мултрахгүй байдаг. За ингээд нэг гогцоогоо ил гаргаад дээрээс нь атгсан байдалтай барьж өгнө. Баруун гарталтай болохоор хоосон зүгээ дээрээс нь атгсан байдалтай ингэж барина. За ингэж эхнийхээ эгнийг сүлжинэ. За одоо бүгдээрээ өнгөн гогцоо авах аргачлалыг суръя. Өнгөн гогцоо авахын тулд хамгийн ихний гогцоогоо бол сүлжихгүйгээр үлгэж авдаг. Тэгж үлгэж авахдаа гогцоогоо дотгош нь өөрийнхөө тал руу зүүнийхээ дотор талаар долоор хуран дээрээ тогч өгчгаад зүүрүүгээ зүүн гарынхаа гогцоотой хамгийн ихний гогцоо руу зүүгээ өөрөөсөө гадагсан чиглэсэн байдлаар оруулаад зүүнээс мултлаад авчин шууд гогцоолохгүйгээр за ингээд нэг гогцоогоо сул авсныхаа дараа долоор хуран дээрээ цааш нь нэгтэйгээр уцаа гаргаад долоор хуран дээрээ тохоод авчин. За одоо хоёр дахь гогцоондоо зүгээ өөрөөсөө гадагшаа чиглэсэн байдлаар орууллаа. Тэгээд долоор хуран дээрх утсаа доогуур нь гогцоолцсон маягаар нар буруу оруулаа. Тэгээд саяхан оруулсан гогцоон дундуура буцаагаад гаргалаа. За ингээд арай сулвторхон татаж гаргасныхаа дараа зүүн гарынхаа саяын сүлжээ үүсгэсэн хоёр дахь гогцоогоо мултлаад гаргана. За тэгэхээр зүүн гарын баруун гарын зүүнд 2 гогцоо, зүүн гарын 25 гогцооноос гогцоо нь цөөрөөд хосгидоод явна гэсэн үг. За ингээд 3 дахь гогцоо руугаа зүгээ гадагшин чиглэсэн байдлаар орууллаа. За долоор хуруунд дээрх утсаа доогуур нь нар буруу оруулсан маягаар оруулаа. Сая оруулсан гогцооныхоо дотор буцаагаад утастай зүгээ буцаагаад гаргаж ирлээ. За ингээд гаргаж ирснийхээ дараа зүүн гарынхаа зүг гогцооноосоо мултлаж гаргана. За ийм маягаар 25 гогцоогоо дуустал сүлжих ёстой. За ингээд зүгээ гадагшин чиглэсэн байдлаар гаргалаа. Долоор хуруунд дээрх утсаа нар буруу тойруулаад гогцооллоо. Гогцоолдоод саяхан оруулсан гогцоогоороо буцаагаад гаргаж ирчихнэ. Энэ таталтаа бол маш жигд хийж өстэй. Нэг чанга, нэг сул байж болохгүй, яг жигдэхэн. Тэгээд утас маань олон давхраас бүрддэг учраас утасныхаа ширхгүүдийг бүгдийг гүйцэд авч өгөх хэрэгтэй. Өөр гогцооны ширхэг энтертэй давхар авч болохгүй. За ийм маягаар сүлжиж байгаа сүлжээг бол өнгөн гогцоо гэж нэрлэдэг. За 25 гогцоогоо хэвтээ чиглэлдвэл игнэ гэж нэрлэнэ. За нэгдүгээр игнэнд бол өнгөн гогцоо авч байна. За ингээд жигдэхэн 25 гогцоогоо сүлжиж дуусгах ёстой. За хэрвээ сул аваад авах юм бол бас муухай болно, үзмжгүй болно. Хэд чанга аваад байх юм бол одоо эргээд битгэхэд энэ сүлжээс хийхин тулд 2 зүү зэрэг энэ гогцоон дотор орж гарч байгаа учраас 2 зүү чөлөөтэй орж гарах боломжтой чанга сулаа өөрөө тохируулаад авах хэрэгтэй. За тэгээ 2 зүүний маань үзүүр сантиметрээс илүү урт байх юм бол бас зүү утас маань гарч ирэхэд төвөгтэй байдаг учраас зүгээ бол богино барьж явах хэрэгтэй. За ингээд эхний игнээ дууслаа.
эхний игнээ дуусахад нэг талдаа ингээ харахад хонио холбоо шиг, нөгөө талдаа юм хөндлөн юм шиг харагддаг. За энэ бол өнгөн гогцоо авах аргачлал. За энэ өнгөн гогцоогоор бүх талдаа сүлжээд байх юм бол бид нарын энгийн сүлжээс гарах хэрэгтэй. За одоо түрүүний үйлдэлийг давтаад 25 гогцоотой энэ сүлжээсээ зүүн гар талтаа шилжүүлээд барина. Утасныхаа үзүүртэй талаа үзүүрлүүгээ авчраад ингээд бас ихний байдалтай бариад баруун гар талтаа хоосон зүгээ барьж байна. За тэгээ хамгийн ихний гогцоог бол сүлж бүгээр цаанаас нь нааш нь өөрлөгөө чиглэсэн байдлаар ингээд сүлжээсээ авчна. За ингэж авчих мөртлөө утсаа цааш нь гаргаж өгнө. За утсаа цааш нь гаргаад долоор хуруунд дээр тохиод дараагийн гогцоогоо бол түрүүнийхээ ижлэр өөрөөсөө цаашаа гадагшаа чиглэсэн байдлаар зүгөө оруулаад 100 гарын долоор хуруунд дээрх утсаа нар буруу тойруулж харуулсан газараа буцааж гаргах маягаар ингээд сүлжээсээ үргэлжлүүлнэ. За ингээ 2 дугаар игнээ сүлжигдэж байна гэсэн үг. За гогцоо маань маш чигэд явах юм бол үзэмжтэй чигэд гоё болдог байх нь. Нэг чанга аваад нэг сул аваад яж болохгүй гэсэн үг. За бид анхны гогцоогоо аваад энгийн сүлжээс сүлжиж байна. За энгийн сүлжээсийг сүлжихийн тулд өнгөн гогцоог альч талдаа өнгөн гогцоог аваад явдаг байна. Игнэвдээ өнгөн гогцоо л аваад тахна. Өнгөн гогцоо гэдэг маань өөрөөсөө гадагшаа чиглэсэн маягаар зүгөө оруулаад наргуу буруу гогцоолдож авах гэлдэг байна. За энэ маань бол хоёр талтай хоёулантай ижлэх юм хөндлөн юм шиг зураас гардаг юм сүлжээс байна.